Гэтэ амьдрал дээр бол яг хувь хүн мөн шал өөр. Одоо байгаа ямар хувь? Илүү нэг жоохон мангар дуу. Гэтэ. За сайн байцгаана уу? Hot Dog Season 3 бас нэгэн шинэ дугаар хүрэх бэлэн болсон байна. За өнөөдөр бас нэгэн сонирхолтой зочныг оролцуулж байна. Мөнхчин. Сайн байцгаана уу? Одоо ингээ ард нь ингээ бүү гэдэг дуу явуулсан. Мөнхчин. Ее, мөнхчин байна. За мэдээж та хүрэлцэж ирсэнд бол баярлалаа. Тэгээ хоёлоо гоё нэг хэсэг хугацаа гэсэн гоё ярилцаж өнгөрөөе. Тэгээд аль болох нэг тийм амар хүнд юм бол ярихгүй. Тэгээд нээлттэй гоё чөлөөтэй. Тэгээд амиа санагдсан зүйлээ бол самаагүй тухайн сэдвтэйг уялдуулаад ч юм уу те. Гоё яриад бол явчихвал болно. За тэгэхээр эхний ээлжинд ер нь бол одоо яг энэ мөнхчин гэж хүн яг ямар төрлийн юм хийдэг үү? Яг те. Тэр өөрийнхөө ямар төрлийн контент хийдэг үү? Яг юу хийдэг үү? Өөрийнхөө талаар нэг тоош танилцуулаач. За намайг мөнхчин гэдэг. Би одоо 20 настай. Тэгээд контент креаторээр ажилладаг. Бас саяхнаас Монгол ТV дээр хөтлөгчөөр ажиллаж байгаа. Монгол ТV-гийн. Тийм. Тэгэхээр яг оронтооных гэсэн үг үү? Эсвэл зөвхөн нэг контент юм уу? Эсвэл нэвтрүүлгийн хөтлөгчөж байгаа юм байна уу? Саяхнаас Generation Gap гэдэг терминалаас шинэ дугаар хөтлөлт явагдаж байгаа. Тэгээд тэрний хөтлөгчөөр. Ваа, өмнө нь ер нь юм хөтлөж ирсэн үү тий? Үгүй анх удаа л ер нь хөтлөж байгаа. Тийм юм бэлээ. Тэн дээр бол ялч санал нийлж шээ. За манай Шендер маань болохоор мэдээж манай пицца хат юм байна. Махан дурлах зориулсан махан бүлэг пицца байна. Тэгээд энэ болохоор дотроо хоёр төрөлтэй байгаа. Тэгээд нэг нь болохоор guacamole гэдэг энэ нь болохоор ерөөхдөө нэг авокадогоос гаргаж авсан соус байгаа. Тэгээд энэ нь болохоор энэ нь болохоор нөгөө төрлийн юм болохоор амлах соустай халапино төрлийн гэсэн. Хоёр төрлөөр бол одоо хулдаанд гарсан байгаа. Одоо яг үзэж байгаа хүмүүс нь сайн санаж ивэл нодлон бос яг гарч ирсэн. Тэгээ одоо яг ингээд жилийн дараа буцаад эргэж ингэж борлуулалтанд гарч байгаа. Одоо махан дурлах хэвээр одоо махан дуртай тий. Пиццана одоо махтай пицца ч юм уу. Тэгвэл сонирхож идэх сонирхолтой байдаг хүмүүс байл. Энэ төрлүүд маань гарсан байна. Ер нь пицца хэр идэх дуртай вэ? Пицца ер нь иддэг. Нэлээд иддэг. Нэлээд иддэг үү? Ер нь давтамжтай. Давтамжтай. Бараг сардаа бол 2-3 идчихдэг. Сардаа бол 2. За тэгвэл хоёул идэл та. Аль төрлөөс нь авах вэ? Би ногоон юмтай юм чинь эндээс нь идчихв. За тэг. Тэгээ би энэ дээр нь яаж чи өөр авчихгүй дүү. За тэгье. Доо. За би болохоор би ногоос идэ та. Амтад пицца. Хүссэн хүлээсэн махан бөмбөлөгт пицца иргэн ирлээ. Амтсан боорх юмах. Улаан лой, пармезан бистек, халапено болон guacamole соусны сонголттойгоор худалдаанд гарлаа. Махан бөмбөлөгт пиццаг махан дурлагсадаа зориулв. Пицца хат. За. Амт ямар санагдав? Амт ямар гоё байна. Надаа өсөг юу гэж вэ? Юм идэг юм идэг. Гүй юм. Амттай гоё байсан. Махан амар гоё зүйл юм байна. Бөмбөлөг махан. Тий. Би бас ер нь бол аль болох ингээд нөгөө нэг хоолмол ч юм уу тийм хүзүүл сонсохтой сонгохдоо махыг бас арай илүү төлхөв сонготыг. Тэгээ тийм учраас бас энэ төрөл нь бас аюу бол таалагдлаа. Ялч махан дуурлах зориулсан төрөл байна. Окей. За. Контент шүү дээ тий. Одоо тэгвэл чамайг контент креатор буюу одоо контент бүтээгч гэж одоо хэлж болно үстэй. Тэгэх байха. Тэгдэг баха. Тэгээд ер нь тэгээд. Ямар төрлийн контентууд хийдэг вэ? Миний би болохоор яг Монгол дээр яг контент креаторээр явдаг. Тэгэнгүүт Монгол дээр болохоор яг илүү амьдралын типүүд гэх юм уу? Одоо ямар нэгэн мэдээллүүд, фактууд бол хүргэдэг. Тэгтээ би яг өөрийнхөө аккаунт дээр ер нь өөрийнхөө daily амьдралыг, өдөр тутмынхаа амьдралыг ингээд бичлэг болгоод явдаг. Монголынх бол ерөнхийдөө бол яг зөвхөн чинийх хэлэх болох уу? Болохгүй. Үгүй олон байгаа юу? Тэг нэлээд олон хүмүүстэй. Нийтдээ нэг багын яг хэдүүнээс бүрддэг гэдэг. Баг бол нэг 6-5 хүнээс бол бүрднэ. Яг нэг хийж байгаа нүүр царай гэдэг нь. Тийм бичлэгэн дээр гарч байгаа нь би болохоор ингээд хүмүүс яг Монгол яг мөнхчингийнх гэж боддог байх хэрэгтэй алгүй л дээ. Санаануудын чи хараад юм уу?
Хамгийн анх санаануудаа бол яг өөрөө бүгдийг гаргадаг байсан. Тэгээд за эндээс ингэж бичээ гэж бүх санаануудаа гаргадаг байжгаад сүүлээс ерөнхийдөө яг дүр бүтээгээд явдаг хүн болсон. Яг зөвхөн илүү ингэж бичиж өгсөн скриптийг уншдаг. Эсвэл за одоо ингэж санаа гаргах оролцооргүй. Тийм байл. Тэгэхгүй би чамаагаас ингэж амар амьдралын баялаг мэдээлэлтэй давталтай байна те. Ерөнхийдөө бол тийч бас нүг санхүү манхүү ч юм уу те. Эрүүл мэнд гэх мэтлээ ингэж янз олон юм байдэн шүү дээ. Тэгээ би бас энэ яг сая харж үзсэн юм аа. Тэгээ харсан чаас яа амар мэдлэгтэй энэ нүл туршлагатай оролцож зочноор орж байгаа юм шүү дээ. Бодсон. Тэгээ би ч бас яг сайн мэдэхгүй би өнөөдөр л танилцж байна юм те. Тэгээд яг тэр бичлүүдийг харсан чинь бол надаас бол нэг тийм амар илүү туршлагатай юм байна даахгүй. Хизээ ингээд амьдрал дээр ингээд юм ойлгоцсон те. Санхугаа ингэж ирд юм ба. Эрүүл мэнд чи байд юм ба гэх. Тийм ба гэж ингээл байгаа ч тийм. Тэгвэл бас ганцаараа бол биш мэдээж яг ард нь бол олон хүн бол ажиллаж байгаа юм байна. Тийм маш олон хүмүүс ажилладаг. За одоо оюутан уу сурдаг уу эсвэл төгссөн үү? Одоо оюутан. Оюутан. Ямар мэргэжлээ сурдаг? Маркетингаар сурж байгаа. Гэтэ ер нь бол яг баттай гэд хэлчих бол чадахгүй байгаа одоохондоо. Ангиас үлч болох. Тэгэхээр чи юу ч баг 2 дахь курс мөрслөө юм. Жоох хийвэс. Тийм байна. 1-2 дахь курс мэргэжлээ солих гэдэг чи тийм юм байна. Солино гэвэл чи тэгвэл ямар мэргэжл сонгож байгаа? Би ер нь нэг тийм сэтгэл судлал талтай амар сонирхолтой байдаг. Тийшээгээ мэргэжлээ сольж магадгүй. Одоо сэтгэл зүйч ихэр чи ерөнхийдөө бол амар хүнтэй ярилцдаг. Тийм юм шүү дээ. Илүү хүнээ нөгөө нэг сонсож ойлгож зөвлөх тиймэрхүү. Тэгээд яг сэтгэл зүйчээр ажилд орохгүй л хальтаа. Гэхдээ сэтгэл судлал буюу нөгөө нэг хувь хүний зан характер нэтэрэг л бах явдаг шүү дээ. Олон төрөл хуваагдана. Тийм тэр зүйлсүүдийг амар сонирхдаг. Хүн ер нь яагаад депресстэй юм ч юм уу тиймэрхүү. Зүйлсүүд амар сонирхолтой санагдаад байдаг шүү дээ. Тэгээ тэр үе зөвлөгөө өгнө. За зөвлөгөө өгөхгүй байсан ч тэгээд насаараа зөвлөгөө өгөх нь дээ гэдэг шиг. Үгүй. Тэгээд ер нь амар хүнийг ойлгож сурсан байхад бүх юмыг ойлгож чаднаа л гэж боддог. Тэгээс айгүй судалгаа ихтэй ингээд цаашдаа гэсэн хөгжчүүд айгүй ойлгомжтой. Юу хөгжөхөд одоо юу гэх юм хурдан гэх юм уу эсвэл нэг тийм судалгаа ихтэй тийм хэрэглэхээс санаач. За маркетинг те. Яг маркетингаас хонгоод дагнаад явсан чинь чи бас одоо хийж байгаа зүйлтэй ч бас мэдээж тодорхой хэмжээгээр бол уялдаатай шүү дээ. Тийм маш уялдаатай. Тэгэхээр болж өгвөл бас хоёулаа байвал бас зүгээр л юм байна. Тэгээд яг сонголт альнахаа тэрийг болж өөрөө шийдэх хэрэг шүү дээ. Сонголтоо бол тэгтээ 100% өөрөө шийднэ шүү дээ. Тийм өөрөө л шийднэ дээ. Яг надад бас өмнө нь хүмүүсийн ер нь бол амар хардаг байсан гэх юм уу. Энэ хүн ер нь юу гэдэг, энэ хүн юу гэдэг, ингүүл амьдралд яах нь вэ гэхнүүгээд хардаг байсан. Гэхдээ одоо бол хүн яг нэг юмаа сонгоод тэгээд нэг юмдаа мэргэжсэн байхад алцахгүй юм шиг санагддаг шүү дээ. Нэг юмаа сонгоод нэг юмдаа мэргэжсэн байлаа. Яг ингээ бүх юм руу ингээ сайн байхаас илүү яг нэг зүйлтэй баттай байдаг бол. Яг би болохоор ингэж боддتي. Яг чамтай адилхан бол тийм бодолтой байсан зэ. Яг нэг л юм дагнаад тэгээ тэрийг ингээд маш сайн чаддаг болчихвол мэдээж тэр бас маш том давтаа штэ. Гэхдээ бас арай өөр нэг талаараа одоо яг ингээд ажил дээр жишээ нь ингээ харж үзэх юм бол ажлын байр ч юм уу тиймэрхүү зүйлс төр ингээ харж үзэх юм бол одоо нөгөө нэг боловсруучнуудыг сонгохдоо ер нь яаж хардаг болсон бэ гэхээр нэг тийм олон талын чадрыг бол хардаг болсон байхгүй. Зөвхөн нэг юм хийхээс гадна одоо нэг арай өөр төрлийн бас нэг юм хийдэг байх. Байвал тэр нь амар том давуу тал болно. Одоо зөвхөн мэргэжлээ дагандаг гэсэн хажуугаар нь бас аль нэг спортод сайн ч юм уу те. Эсвэл бас ингээд энэ тентхийн ингээд юмнуудад идэвхтэй оролцоо явуулдаг нийгмийн идэвхтэй ч юм уу те. Нэг гих мэтлээ ингээд олон скиллтэй байвал хүнд амар хэрэгтэй. Тэгэхээр ер нь аль талаас бодсон хоёулаа л бас зөвлөдөө. Тийм. Яг миний бодлоор бол нэг скиллээ ингээд бүтэн дагнаад явна гэдэг нь бусдыгаа хайна бол гэсэн үг биш үү? Яг ингээд бүгдэнтэй л хамт явна. Гэхдээ нэг сонгосон зүйлээ мэргэжлүүлээд гартаа оруулаад тиймэрхүү. Нэг мейн юм байх хэрэгтэй. Мейн нэг чухал юм байх хэрэгтэй гэж боддөө. Окей. 10 жилийн ямар сургууль төгссөн бэ? 10 жилийн улсын сургуульд төгссөн 33 дахь сургууль гэдэг. Тэр сансарт гэдэг шүү дээ. Мэддэг юм уу? Мэдэн шүү дээ. 33 ч одоо алдартай сургууль шүү дээ.
Тийм үү? Тийм шүү дээ. Үгүй мүү? Чи одоо сургуулаа алдартай гэж байна. Сургуулаа амар алдартай өдр гэж. Баян сурах мөртөө бол 34 том сургуулаа. Би 84 төгссөн байхгүй юу? Хэдэн байдаг сургууль шүү дээ. 13 байдаг. Тэгвэл мэдгэн аргагүй байна. Нэг алдартай байдаг шахаа. Хүмүүс 33 их юм мэддэггүй шүү дээ. 33 гайгүй сургууль шүү дээ. Сансрын тэнд байдаг. Гэхдээ ер нь бол улсын сургуулиудаас гайгүй гэж явдаг. Гайгүй. Тийм. Окей. 33 төгссөн юм манай бас сансрын гэдэг. Баян зүгт дүүргийн сургууль бас нэг дүүргийн сургууль суржээ бид хоёр чи. Тийм байсан байна. За одоо л ингээд яг чи сурангаас хажуугаар нь ингээд контент хийгээд юм удаа хийгээд бас өөрийнхөө Монгол тэнгуүтлээ өөрийнхөө бас юун дээр аккаунт дээр бас юм хөгээл яваад байгаа юм байна шүү дээ. Тэгвэл яг бага насны чинь яг мөрөөдөл яг багадаа би том болоод тий том болоод идэх нь одоо яг хэдэн настай байх чи мэдэхгүй. Багадаа бас тийм боддоо шүү дээ. Би нэг том болоод тэгээд яг тийм юм бодож исэн бол яг багын чинь мөрөөдөл юу байсан бэ? Миний багын мөрөөдөл бүр яг хөтлөгч байдаг байсан байхгүй. Гэтэ тэр үед нөгөө нэг уусаа контент креатор, мастер гэж юм байдаггүйсэн шүү дээ. Тэгэхдээ миний болохоор яг бүр яг жоохносоо ингээд хүсдэг байсан юм нь болохоор хөтлөгч, эсвэл багш гэдэг байсан. Сургуулийн багш. Тэгээд бүр ингээд жоохон бахт нэг бичлэг байдаг байсан юм аа. Манай ихч нэг юм дэлгэгддэг уцтай. Тэгээд ингээд наваа ингээд бичээд гүйдэг заяа. Тэгээ би ингээд уцсныхаа өмнө за өнөөдрийн мэдээгээр энэ тэр гэж амар ярьдаг байсан. Тийм болохоор би жоохносоо л ер нь тиймэрхүү хөтлөгч тийм медиа талтай хүн болохыг амар хүсдэг байсан юм аа. Тэгээд явж контент хийдэг болсон байсан. Тэгээд Монгол дээр ер нь бол нэг тийм хөтлөгч юм ярьж байгаа юм шиг яриад байдаг шүү дээ. Яг нэг юм скрипт тийм уушдаг яг тэгдэг. Тэгэнгүүт яг нэг юм яг л мөрөөдлөөр ажиллаад байгаа юм шиг наддаг. Тэгээ одоо ч гэсэн бас Монгол үстэй холбоотой, Монгол ТV-тэй холбоотой юм хийж байгаа юм байна. Тэгээ энэ үүрээ бас нөгөө нэг ихэл сүрээ бол тавьсан биз дээ. Амар сонирхолтой гоё ягаа. Илүү ингээд хүсдэг байсан юмнуудаа хийж байгаа болохоор. Яг хамгийн их хөтлөхийг одоо хүсдэг төрөл нь вэ? Одоо чи мэдээч юм уу, спорт гэдэг эсвэл янз бүрийн өөр хөтөлбөрүүд байдаг шүү дээ. Нэвтрүүлгийн хөтлөгч гэдэг юм уу? Би бүр яг юм шоуны хөтлөгч болж үзсэн гэдэг бүр юм entertainment амар юм галзуу хөтлөгчүүд байдаг шүү дээ. За юмнуудаар энэ гэсэн ингээд ойрлоод байдаг. Тим хөтлөгчийг хийж. Шоуны одоо жишээ нь яг юу гэдэг? Амар реакц өндөртэй л гэсэн үг шүү дээ. Реакц өндөртэй нэг юм entertainment тал руугаа бүр ингээд дайрдаг. Одоо юу гэдэг манай жишээн дээр авч үзвэл одоо voice-ийн ч юм уу тий. Анхаах унаах хоёрыг хөтөлдөг шиг амар орж ирдэг ч гэсэн. Тийм үгүй сонирхолтой контентууд нэвтрүүлгүүд гарч эхэлж байгаа болохоор ч тэр юм уу. Үзэхээр яг тэрнийх нь хөтлөгчийг ингээд хийж үзэх юмсан гэж бодогдоод байдаг. Бас сонирхолтой. Бас кинонд тоглолт. Ямар юу энэ чинь бас нэг ялчгүй юу л та хөтлөгч кино. Тийм. Гээ зүйлүүд чи ерөнхийдөө нэг юм дээр амар уйлдаад байгаа байхгүй. Ер нь яг юм дэлгэцсэн хүн байна шүү дээ, тий. Ер нь тийм дэлгэцсэн хүн баймаар л чадах нүггүй юу. Кинонд бас амар сонирхолтой байна. Амар сонирхолтой байдаг. Ялангуяа нөгөө өөр үзэх дуртай учраас бүр нөгөө хайдаа ингэж бодогдоод байдаг шүү дээ. Кино үзэж хагаад яа би энд ингэ байж исэн бол гэж шуудагддаггүй юу. Шууд өөрийнхөө царайны хөвөрлөлтөд гаргацснаа тийж. Тэгтээ эсвэл нэг юм би нэг ийм ситүэйшнд байсан болмол гэж зөндөө боддог үстэй. Кино үзэж хахад бодно. Бодчихсон юм. Тиймэрхүү юмнаас улбалаад тэгж бодогддог. За кино гэхээр ер нь ямар хоо төрлийн кино байл? Яг чавтай яг хувь мэдээ чинь жүжиглэхдээ тэр дүр тоглоход амар санагдаж байна. Дүр тоглоход амарч гэж дээ. Би бүгдийг л ер нь чаднаа. Үгүй. Би нэг тийм романсын кинонд тоглож үзсэн гэж боддог. Бас тийм. Хайр дурлал. Тэг хайр дурлал нэг хайрын гурван дөрвөлжөнтэй. Тим юм тоглож үзвэл бас сонирхолтой байдаг бахтаа л гэж боддог. Айлч дөрнөөсөн зүгээр хостой дуусгах нь нөө эсвэл ганцаар үлдэх юм. Хамаагүй. Кино гэхдээ ер нь амар хэцүү. Би бас сайн мэдгүй л дээ. Гэтэ ер нь л бодохны амар том прожект шүү дээ кино гэдэг чинь. Зохиол мөхөөл юмудаас эхэл. За зохиол нь ингээд болцсон ч гэсэн нөгөө бүтгийн тулд зөвхөн би өөрөө ингээд сайн ажиллаад болдог юм биш байхгүй тэр чинь. Хамт олонний юм болохоор бас амар хэцүү. Бүтэн том баг гэдэг зүйл. Тэгээд би юм чи бас удахгүй кинонд тоглоод эхлэх байхаа. Би бол тэгж харагд надад бол тийм зүм бууж байна надаа. Зөв. Тэсэл бол ер нь бол бууж шүү. Ерөөл бат оршгүй. Окей, тэгвэл бага насны мөрөөдөл бол яг тийм байсан юм байна. За одоо тэгвэл мэдээж чөлөө цаг бол чонд гарч байгаа бах тий. Юу вэ? Чөлөө цаг өөртөө гарах ёстой шүү дээ. Гардгүй маа. Яагаад вэ? Чөлөө цаг гэж бодох зүйлээрээ чи яг юу гэдэг вэ? Энэ
контент юмудаа гэдэг яваад. Тийм. Яг хоо чөлөөт цаг гардаг гэж болох ч юм уу. Өөрөө контент хийгээд болохоор өөрийгөө бичээл өөрийгөө эдитлээл явд юм чинь л миний чөлөөт цаг л байх л та. Одоо тэр зүйлийг чи яг ажил гэж бодож хийхгүй одоо гэсэн үг юм. Би ажил гэж бодож хийдэг. Тэгвэл тэр чинь яг ажиллаа чи чөлөөт цаг болгоод шүү дээ. Тэгтээ өөр ингээд цаг үнэхээр гардгүй маа. Ингээл хичээл мичээл тэгэл гэр орны ажил мэл гээл зөндөл юмнууд байдаг шүү дээ. Зөвхөн ажлаас гадна. Тэгээ тиймэрхүү зүйлсүүдэд хамаг цаг явсараад өөрт үнэх. Сүүлийн үед бол цаг гаргаагүй. Аха нэг 7 хоногт яад чинь нэг багадаа нэг 2 цаг гэдэг нэг гаргачихвал зүгээр баха. Чи аль болох ингээд нэг гарах юм уу? Өдөр тийч яг 7 хоногт бол 2 цаг бол чүүтэйтэй гарч штэ. Тэр үед бол өөрийгөө стресстэй юм гаргаал гэдслуулаад тий. Муухай бүхний зайлуулаад тэгэл. зайлуулаад. Тэгээ ер нь тэр үедээ жидвэл яг юу хийдэг вэ? Тэр үедээ юу? Би нэхмэл нэх туртай. Воо тийм үү? Тийм, бас зураг зурх туртай. Нэхвэл гэдэг чи одоо яг ингэж нэгдэг бас байна. Тэгээд шавраар бас юм хийдэг. Ер нь бол гар урлал тал руугаа амралтынхаа цагаар юм хийх туртай. Нэхмэл, зураг, шавар юу гэдэг юм бүх юм. Одоо юм нэхэж мэх тэр юмуудыг одоо яг яаж сурах уу? Манай ээж хоёр зааж өгч байсан. Ээж карантины үеэр нэг нэлээд амар завтай байдаг гэсэн шүү дээ. Тэр үедээ нэхмэл нэхэж сураад, малгай нэхэж сурж агаад дараа нь цамц нэхээд, дараа нь бэлийн мэлийн оролт гэж явчихсан. Дээл нэхэж сурах нь. Дээл нэхэж яриач чадахгүй. Би бол тэр дээл нэхдэг хүмүүс, дээл мэл дээл ойдог тэр хүмүүсийг бол би биш. Дээл нэхдэг ээ. Ойдог. Бисээ дээл ой. Би нэхдэг гэсэн үү юу ч үгүй. Дээл нэхэж чадахгүй. Дээл ойж. Дээл мэл ойдог хүмүүс бол ер нь нэхмэл тийм ойдлын юм хийдэг. Эмэгтэй хүн ч бас надад тийм амар гоё харагддаг шүү дээ. Яг юм нэхдэг, юм ойчдаг. Гарын урд үтэй эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Юу гоё санагдаад байна. Гэхдээ одоо нэг юу байхгүй юу? Уламжлалт юм гэх юм уу? Одоо нэг эртээр үесээ одоо Монгол эмэгтэйчүүд чинь өөртөө юм ойчдаг, дээл мэл өөртөө ойчдаг. Тэнгүүтлээ юмудаа гарт орох юмудаа өөртөө игээл явдаг байсан шүү дээ. Тэгээд тэр юм чинь одоо ингээд уламжлагтаад явж байгаа. Одоо үед болохоор нэг арай юу болцсон шүү дээ. Тэр юм нь одоо ингээд тасраад гэх юм уу? Аль болох нэг айл болгонд нэг тийм хүн байхаа болооч гэх юм уу? Тасардаг болцсон. Тэгээд тийм болохоор бас ямар нэгэн байдлаар ингээд одоо чи жишээ нь ингээд нэхмлээ гээд байж байгаа юм уу? Надад бол амар таалагдчихэв. Баялаа. Зя чөлөө цагаа бол тэгж өнгөрөөд юм байна. Бас сансныг бодоход бол надаас шал өөр юм байна. Юу хийдэг өсөө юм нэхтэй. Би тэгсэн зөө гараа гадаа гарч бүбэг залаа юм байна. Шал өөр юм бодцсон. Окей. За тэгвэл мэдээч яг энэ уртдаа хугацаанд одоо ингээд ажиллаад явж байгаа тэр бүх зүйлс чи ингээд явж байгаа шүү дээ. Тэгж яагаад нэг мэдээж амралт авдаг ч юм уу эсвэл нэг амралт шаардлагатай үе гарч ирнэ дээ. За яг тэр үеүүддээ яг чи одоо яг юу хийхийг хүсэж байна? Эсвэл аялахаар бол хаашаа яаж аялахыг хүсэж байна? Би саяхан Филиппин руу аялчаад ирсэн байхгүй юу? Аялчаад гэж тэр нэг ажиллах руу юмар явсан. Тэгээд би бүр дараа нь яг 100% аялалаар Филиппин ч юм уу эсвэл нэг юм жижигхэн нэг тийм амар хөгжил өндөртэй биш. Гэхдээ байгалийн амар гоё улс руу аялж үзмэр санагдсан. Ер нь бол Аазтай гэсэн үг. Аазтай ч байж болно. Хамаагүй дээ. Тэгээд зүгээр л хөгжил багтай нэг юм байгалийнхын сайхныг ингээ харах гэж очдог. Тэгээ яг хөгжил багтай. Тийм үнэхээр байгаль сайхантай бол тэр газар чинь хүний хөл мөл амар их байх юм шүү. Хөдөлгөөн. Гэхдээ гэхдээ Филиппинд бол бүр тийм амар хөл хөдөлгөөн ихтэй бол байгаагүй. Тийм үү. Чи хэдэн сард явсан? Сая 1 сар явчаад ирсэн. 1 сарын сүүлээр. Тэгэхэд бол гайгүй хөдөлгөөн. Тийм хөдөлгөөн гайгүйсэн. Тэгвэл нөө хөгжил буурай гэдгийнхэн шалтгаан. Хөгжил буурай гэдгийнхэн шалтгаан нь юм хямдхан. Яг 100% би өөр нь ингээд амар хямдхан юм аялал ч юм уу тиймэрхүү зүйлсэнд амар гой санагдаад байдаг хгүй. Яг тэр experience нь чухал санагдаад байдаг. Вьетнам бол амар хямдхан шүү дээ. Тийм. Тэр Вьетнам явж байгаа. Вьетнам бол яг одоо Таиланд ч юм уу тэдтэй харьцуулахад аюу хямдхан байдаг. Зардал мардлын очоод дүүлэхэд нэг тэгэл нэг бүр улам хямдхан болох гол нэг амар балаа юм хийгээл тэрэнд илүү сонирхолтой санагдаад. За тэгэхээр ер нь бол амралтаа бол нэг аяллаар өнгөрөвчүүл бас. Тийм.
зүгээр. Сайхан да. Аха. Гоё доо. Гэтэ саяжгаар хичээл намаа харж байгаа те. 100 Тэр Монгол чинь чанга шүү. 100 яваад ихэрч байгаа хэцүү юм тэгээ. 100 Монголдоо Монголдоо байсан дээрээс те. Тэгэхээр 100 бол Монголдоо л байсан гойсон. өвлийн амралтаар л юм шүү дээ. Дараа жилийн үйл явах нь дээ. За 100-ны амралтаар тэгвэл ер нь бол юу идэг вэ? Хахан хөдөө гадаа явах уу? Яадаг вэ? Яаж өнгөрөөдөг вэ? Ёстой саяны 100-ны амралтаар хотод байсаар агаал тарсан юм байна. Яагаад? Ажил гээд. Гэхдээ 100 ер нь л айгүй хувийн асуудалтай бас байсан юм аа. Тэгэл за хоттой байсан ч гэсэндээ бас 100 дэж өнгөрсөн нөө нэг Рио Тинто Минтоныг тэл тэнд чинь бараг л пикник хийж мэгэл. Тэгэл дууссан. 100-ны амралт тэнцэл дуусна. Тэнд Эсвэл тэнцэл байсаар. Гэхдээ 100-жангаа ер нь бол ажил хийгээд бас дээрэс нь давхар нөгөө нэг дадлагаар юун дээр өөр компаниудад дадлагаар ингээд 100 ажилласан байхгүй. Тэгэл дурсан. Хайсуу Хэлээд хэрэггүй байгаа. Лацрал. Хогвартс. Хогвартс сурдаг ба. Хогвартс маркетингээр сурдаг нэ. Гоё. Малгай ингэж бас маркетинг гэл. Тэгэл агроо нарцтай. Гэтэ яг солих бодлоо байгаа. За окей тэгвэл 100-ны амралт бол тэгж өнгөрд юм байна. За ямар нэгэн байдлаар тохиолдлоор чиний яг хамгийн их айдаг зүйл чинь юу вэ? Ер нь бол аль болох интеллиг тарж байгаа юм. Эсвэл яг нэг тим нөхцөлд очихгүй байх юмсаа гэдэг ч юм уу. Айдаг зүйл чинь. Нөхцөл үү? Айдаг зүйл. Одоо юу ч хийж болох юм л. Би бодож би айдаг юм байгуул. Энэ сэтгэл. Үс хүн болгонд өгдөг. Гэтэ яг тэрний нөгөө нэг заримдаа хүн ингэж нөгөө даваад гарчдığım л та. Би бол одоо жишээ нь анх чи бодож байгаа юм би өөрөө ярьж. Энэ одоо миний одоо нэрийг худалсан болсон үйл. Өөрөө ярьж идэг зэ. Нөгөө нь бодож л яриа л та. Миний хайцх юм бол анх яг ингэж нөгөө нэг камер таарч өмнө чаддаг байсан. Миний хувьд бол камер гэдэг зүйл чи ерөөсөө ямар ч надад тийм камертай юуны өмнө тийм контактлсан зүйл болоо гэдэг. Хүнд авдаг юм л. Хүнд авдаг. Гэтэ одоо амар давхаас илүү тавьж байгаа юм шиг. Тэгэл одоо сордог юм байлээ дээ. Миний хувьд бол жишээ нь хэвлээ юм байсан. Шин гэвэл камер юм байна. Би бодсоор л байна одоо. Гэтэ бас одоо бас яг шууд болцсон гэвэл бас үгүй шүү дээ. Энд ч бас хүн чинь яг ингээд нөгөө нэг шаардлагаар даваад тараад байгаа. ямар төрлийн юм хийж байгаас хамаарат одоо жишээ би ингээд үгээ зэхнэх хэрэгтэй гэдэг ч юм уу, үйлдэлээ зэхнэх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Гэх мэт зүйлсүүдээс хамаарат би бас ингээд алдаа гарчвтайгээ айцс бол байдаг байхгүй хүнд үгээсээ. Бас өөрийнхөө бай нэг хамаагүй байгаа дэвэл тэр чинь бас болохгүй шүү дээ. Хүн чинь бас яг ийм нөлөөлж байгаа хүмүүс нөлөөлж байгаа энэ зүйлсүүд дээр айл болох нэг ийм хараа хяналттай байхгүй болохгүй. Худлаа яриад баригдахаас идэм болов уу гэдэггүй. Мэдгүй миний тархинд юусоо юу ч орж ирдэггүй. Яагаад ч юм ингээд чи одоо ингэ шин өрөө мөрөө ингэ ганцаараа яаж явах сайдгүй. Гүү. Вау. Би тэгэл үзүүл үзяал. Гэтэ нөгөө нэг жоохон бахт бүр амар нэг ёо харахуу марах гэсэн чинь шууд нэг юм орчлоо. Жоохон бахад нөгөө нэг ийм гаж дон таах нар өгсөн шүү дээ. Мэдгүй. Ямар хүмүүсэдэг байсан. Ингээд нэг юм болтой ийм амар ийм хувцтай юм шиг байж ийсэн аа. Нэг цаг маг асуугаад ч юм уу ингээд юм хум ярих гэж ирсний шууд ингээд шалтан би харалцдаг гэсэн. Тийм ах нарыг мэдгүй юу? Байрны ингээд булан тохон мохонд явж идэв гэсэн заяа юу. Тэгэл манайх нөгөө нэг ингээд гэрэл мэрэлгүй жоохон тийм газар амьдардаг байсан. Үгүй ер нь бол тэр авийн гэрэл мэрэл жоохон гэрэлтүүлэг муу байсан. Тийм. Тэгээд ингээд булан тохоо гаражуудын ингээд дундуур гарч иж ингээд барилга ордог байсан. Арай хурд орохын тулд тэгэл би ингээд авч исэн чинь нэг ах ингээд гараад ирдэг байхгүй. Тэгээд бүр ингээд амар эвгүй заяа юу. Би тэгтээ тэр нөгөө нэг болохгүй юм гэдгийг мэдгүй тэгэл айгаал өнгөрүүлж исэн хүн амтнд ч ярьж байгаагүй тэгээд надтай нэг юм ярих гэсэн юм аа. Миний дүү хаана амьдэрдэг юм чөлөө нэг юм ярьж ийсэн байхгүй юу. Тэгээ би ингээд гайхаа байжсэн чинь шууд өдөөс ингээд хувцаа ингээд шалтлаа ингээд над руу дээр идэлдэг байхгүй. Ингээд яг ингээд ярьдаг заяа. Тэгээд тэндээс айгаал гэлэг орчихсон. Тэр амар санаад орчлоо. Үзэгчтэй. Би амар санаандгүйгээр амар сони ярьчлаа. Энэ өхөө хүлээж авахтаа тухайн үед яг ингээд нэг тийм амар хүн дээр хүлээж аваагүй юм те. Би хүн дээр хүлээж авсан юм байна. Зүгээр сандраад инээгээд хурдан ингээд
даваа туулцсан гэж ойлголоо шүү дээ үгүй юу? Тийм, чамд даваа бас ингээд туулцсан. энэ бас нэг төрлийн трама байхгүй юу? Ер нь бол аль болох Сая инээгээд байсан би зүгээр яаж ярихаа мэдгүй инээгээд байна. Зүр би нэг тайлбарч хэлэх гээд байгаа юм байхгүй юу? Одоо нэг тийм энэ одоо сэтгцийн тийм амар мэдрэл муутай хүнэл хийх үйлдэл одоо байхгүй. Харин тийм. Одоо үед бол тийм хүмүүс аль болох багассан байх гэж бол бодож байна. Тэрэнд бол итгэж байна зөө. Гэхдээ яг ийм бодолтой хүмүүс жишээ байвал ийм зүйл толгойд нь орж ирж ивэл тэр бол ерөөсөө ажиллахгүй шийдэхгүй. Яг хүний яснаас гажууд зүйлдэл хийдэг байгаа байхгүй. Нийгмээс одоо гажуудсан гэх юм уу? Тэгэхээр наач бол ерөөсөө амар тэнийг юм. Тэнийг хүний үйлдэл нь тий. Яаж чадж байна? Чи ч одоо тухай жоохон байгаа шүү дээ тийм Тийм үү? нэг 6 7 молоос юм болов уу? Анаа. 6 7 дугаар ангийн л нэг жижиг юм байсан чинь яг тухайн үед жоохон айжласан л та. Тэгээд одоо бодохоор нэг юм инээдтэй юм шиг эсвэл амар юм шиг. Одоо бодохоор бүр амар байгаа шүү дээ. Чи жоохон охин байх чинь ингээд энэ харсаа. Тэгээд улам ингээд амар да гэдэг байвал айсаар агаал тусах байх. За. Окей. За энэ явах бай. Эндээс одоо салцгаая. Эндээс мартцгаая. За, дараагийн асуулт. За. Одоо ингээд бичлэг юм уу тэгэл чи ингээд уусаа ингээд аюусаа ярьж байгаа шүү дээ. Юм тайлбарлаж яриад нэг илэрхийлэх зүйлстэй одоо аль болох чадвар ч юм уу сайжирч байгаа тийм үү. А тэгвэл чи одоо амьдрал дээр ер нь яг хэр ярьдаг, хэр нээлттэй хүн бэ? Би нэг амьдрал дээр бол би шал өөр хүн гэж боддог заяа. Одоо ингээд одоо энд ярьж байгаа ч гэсэндээ шал өөр хүн. Тэгээд Монгол би чамаа өөрийнхөө байгаараа гэсэн. Би өөрөөрөө байх гэж чадахгүй байхгүй юу? Ягаад ч юм. Гэтэ амьдрал дээр бол яг хувь хүн мөн шал өөр. Одоо байгаа. Яг ямар хувь? Илүү нэг жоохон мангардав. Гэтэ жоохон мангардав. Одоо би ягаад ч юм ингээд жоохон тэр ухаантай дүрхэн дээрээ тавихгүй болохгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ухаантай Татгонэ. Бочгё. Зүгээр шүү дээ. Зүгээр хэл шүү дээ. Эмхтэй. За. Окей. Юу асуулаа бэ? Амьдрал дээр хэрээд үү. Окей. За тэгвэл мэдж авлаа. Ер нь бол нэг тийм мангартаа. За нээлттэй болгонд самандаа нэг юм мэдсэн буур. Зүгээр. Би амар баярлж байна. Бүр ингээ хаах одоо яг ингээд оролцогч ингээд айгуу гоё нээлттэй надтай хамт ингээд идэх үедээ идэд ингээд гоё нээлттэй. Би тэгтээ үзгээр амар гайхдаг ус ахгүй юу? Энэ пицца нар ингээ амар хүрлөө ингээ хатлаа гэж бодоод би хоолоо хараад нэгээ суугаад идэх байсан. Өнөөдөр энэ дээрээ дийцэндээ баяртай байна. За окей дараагийн асуулт заяа. За нээлттэй гэвэл бол тэгээд илчлээ шүү дээ. Окей. За тэгвэл одоо ингээд за нэг сонирхож байгаа хүн байгаа шүү дээ. Одоо чиний хувьд жишээ нь эрэгтэй хүн. Тэ? Юу тийм. Угол юм байна. За одоо сонирхож байгаа хүнээсээ одоо мэдээж нэг хэд хэдэн зан чанарын ч юм уу эсвэл ингээд нэг чан таалгаж байгаа зүйлсүүд бол байгаа. За тэгэхээр чиний яг тийм ideal type чи яг юу вэ? Яг юм шүү дээ. Би гэхдээ нэг type гэж яг тавьж үзээгүй. Зүгээр яг нэг ингээд ямар ч хүн байсан ярилцаад тэгээд хэрэг хийж байгаа үйлдэлүүдийг хараад тэр нь нэг тийм эрэгтэйлэг чанараа ингээд амар сайн гаргаж чадах юм бол одоо эрэгтэйлэг чанар гэдэг нь ямар нэг юмд амар шийдэмий ч юм уу те эсвэл нэг ингээд яах уу гэдэг тиймэрхүү даалгаврууд л уйснаг татдаг штэ. Мэдгүй. Надад нэг тайм бай байдгүй ба зүгээр ярилцаад амар ингээ гоё байвал тэгээд сайхан залуу байх шүү. Тэгээс өгчдөг штэ. Яг бисээ чиний тайлбараас яг сонсч байгаад яг дүнэлт гарах гэх дотроо. Тэгээд бодсон амар бүр хэмэлсэн. Эхлээд яг сонсоод ингээд эргэтэлэг шинжигдэн. За тэгвэл яг masculine energy өндөртэй тийм залуу таалагдсан юм байна гэж бодсон чинь сүултээ шийдвэр гаргалт болоод яг өдөр бас холбоотой л доо. Ер нь тийм юм байна тий. Тийм. Яг эргэтэлэг. Нэг юм эргэтэлэг чанартай. Манлайлагч. Тиймэрхүү хүмүүс. Хамгаалах чадвар өндөртэй. Тийм. Аураттай тий. Тэг нэг юм мачур болсон. Зүг. Ер нь бүгд л адилхан тийм сонирхолтой байдаг. За өөрчөж бас магадгүй зарим нь бас юм өөр сонирхолтой байж бас магадгүй шүү дээ. За тэгвэл одоо яг тийм юм таалагддаг гэхээр яг
яг тодорхойлж яг за яг ийм зан гарна шин одоо яг ийм одоо тэр нөгөө нэг юу гэх юм бэ? Personality гэж байна шүү дээ. Тим зүйл нь надад илүү таалагддаг маа гэдэг нэг тийм 3 зан чанар хэлэх юм бол. Юу вэ? Нөгөө би өөрөө ингээд ямар нэгэн асуудлыг амар хүн дээр хүлээж аваад ингээд одоо яах вэ гэлээдэг нэг тийм хүн төрлөн баггүй. Тэгэнгүүт тэрийг хандл хийж чаддаг. Одоо үгүй ээ ингэдэм аа тэгдэм аа гэдэг ингээд асуудлыг юм зөв утгаар нь тайлбарлаад өгчдөг. Тийм хүн нэг чин чанарын заяа. Тэгээд хоёрт нь болохоор яг өөрийнхөө мэдрэмж ингээд 100% илэрхийлдэг. Надад сэтгэлтэй бол надад сэтгэлтэйгээ 100% илэрхийлж чадна. Надад сэтгэлгүй бол тэрийг ингээд шууд тийм хэлж чаддаг. Тэгэхгүй ингээд нэг юм яах гээд байгааг мэддэхгүй нэг тиймэрхүү зан гарсан биш. Мэддэггүй нэг тийм зан гарсан. Тэгээ гурав дахь нь юу яах вэ гэхээр зан гарсан нэг гурав тий. Юу яах юм бол тоо. Жоох ухаалаг. Ямар ч юм яг ингээд олон өнцгөөс нь хараад байж болох юм байна гэж ингээд ойлгочдөг тийм ухаалаг. Чи ч бас өөрөө жоохон мангадуу гэдэг шүү дээ. Тэгэхээр бас ухаалаг хүн бас хажууд нь хамт байхгүй л тий. Хэцүү үстэй хоёр үнэлчихлээ. Тэ хоёр мангад хэлж үлдээ хэцүү шүү дээ. Окей. За тэгвэл эсрэгээрээ яг red flag зүйл. Red flag уу? Олон баа да. Гэхдээ red flag гэхээс илүү нөгөө нэг ингээд хамт байж байгаад гинт ингээд ик авдаг шүү дээ. Хүүшээ. Яс. Ик авдаг шүү дээ нөгөө нэг ингээд. Байж ийснэ гэд нэг үйлдэлийн харангуйтай юу вэ гэж боддог. Тийм юм бол байна. За. Нөгөө хүмүүсний Nike. За өөр. Хүмүүсний Nike нь хэрвээ ингээд амар урт хүмүүстэй тэгээд Nike-тэй байвал надад жоохон тийм юмсан. Ариун цэвэрлтэй ер нь бол. Тий, ариун цэвэр ариун цэвэр шүү. Ариун цэвэртэй. Одоо амар хороогаа дуугаас угаад шүү дээ. Нike-тэй байлаа. Байхгүй. Нэгтэй хүү билжгээ бас ингээд ялангуяа ингээд бодоод тахгүй. За нэр юу хэлээ гэд. Хүн чинь амар тий. Одоо байдаг шүү. Би нэг тийм ариун цэвэргүй тийм өөртөө жоохон ингээд анхаарал тавьдаггүй. Одоо юу гэх юм бэ? Өөртөө арчаагүй гэх юм уу? Тий, анхаарал тавьдаггүй ч юм уу? Арчаагүй нэрээ бас өөрхөө. Тэнгүүтээ тэр анхаарал тавьдаггүйгээ амар кул гэж боддог заяа. Би жинхэнэ Монгол эр хүн. Баг тэгж боддог хүн байд юм уу? Байдаг штэ. Зөндөө байдаг штэ. Би жинхэнэ Монгол хүн. Тийм би жинхэнэ Монгол гүндүүгүй эр хүн. Тийм миний юу хийж авахгүй шүү гэл. Гүндүүгүй эр хүн гэлөө. Тий. Тиймэрхүү зан амар балаа санагддаг. Гэтэ чавс үнэхээр л яг нэг эзэгэн таарсан газар шорооны ажил юм хийж байгаа. Тэгээ явж байгаад ингээд чанд харагцлаа яа. Үгүй тэр мэрийг бол ойлгоцгоо би. Зүгээр яг ингээд байнгын нэг тийм байнгын штэ. Уулд 1 2 3 уулзахад 3 удаа Nike-тэй байвал би л уучлаарай гэж гүгэл алах болсон. За окей, ариун цэвэр юм байна. Өөр. Алын юм байна шүү дээ. Тийм худлаа гангстер. Гангстер. Худлаа шүү. Яг худлаа. Ориг гангстер гэхээр одоо ер нь ялгааг нь чи яг юу гэж шаарч ялгаад байна. Ориг худлаа хоёрын. Гэхдээ би ч нэг ялгахгүй л дээ. Тэгтээ зүгээр л нэг юм худлаа попроол худлаа ингээл гэл ингээл попроол гэдэг хүмүүсэд штэ. Ялангуяа нэг тийм хэсэг хэрэгтэй хүмүүс байт юм аа. Би шууд бодож л байл та. Миний бүр толгой гээд надад ингээд попордог хүмүүс болдог чинь байдаг л та. Тийм. Би ингээд тэгж явж байгаа тэгээд. Тийм би тэгсэн чинь тэгээ шааж юм бол тэгсэн чинь тэгээд гээл ингээд л байдаг нэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсээс амар холддог. Тэгээ хажууд нь хахад ч гэсэн дуусаа амар хэцүү шүү дээ. 24/7 өөртөө ярьчин гээл. Тиймэрхүү асуудлууд байдаг шүү дээ. Окей. Өөр юм байхгүй. Тэгээ өөр нэг үзээдад яах юм бэ? За. Ер нь хэдэн удаа өргөжсэн бэ? Хэдэн удаа өргөжсэн бэ? Өдийг хүртэл хугацаанд. Одоо ер нь олж явснаас биш ээ. Юу лээ? Таалж явснаас гэдэг. За таалж малхан ч юм тий. Би тэгтээ нэг тийм амар олон хүнтэй бол өргөж байгаагүй. Цөөхөн. Нэг 5 мав. Юу хөрөнд багтахаар. Үгүй 5-аас бага. 5-нд багтахаар. 5. Гарын 5-нд багтахаар гэж байна. За. Хайр дурлал гэж байна шүү дээ. За. Би чам сайн гэгээлэг юм асууж байна. За. Яг энэ хайр дурлалтай холбоотой нэг гоё хөвчлөлтөй ч юм уу эсвэл нэг юм сэтгэлд үлдсэн ангинд орсомжоос нэг явуулцаж. Би энэ болцоог бас өмнөх нэг орсон юм дээрсэн маа. Би тэгтээ дахиад шууд болцоо юм уу тий? болцоо. Яг
Гэхдээ нандин дурсамжаа. Хайр дурлалын талаар гэвэл би мэдгүй яг нэг өмнө нь үерхжсэн гэсэндээ нэг тийм удаан үерхэд үзээгүй. Бүр яг гүн Урт удаан хугацаанд гэж үү? удаан хугацаанд яг үерхэд үзээгүй. Тэгээд сая сүүлдэл яг амар удаан хугацааны relationship гэж үзсэн. Тэгээд яг миний ямар юм сэтгэлд үлдсэн нэг болзоо бид юм аа. Тэгээд тэр нь болохоор яг нөгөө нэг юм анхны болзоос аахгүй юу. Тэгээд анхны болзон дээр би ингээд амар бэлдээл очсон. Тэгээд нөгөө маань ч гэсэн амар ингээд бэлдсэн. Тэгээд бид өөр ингээд ихэндээ амар юм тухгүй байх юм болов гэж жоохон бодсон шүү дээ. Угаасаа ихний уулзалт жоохон нэг юм awkward гэдэг та. Нэг ихний 2 цаг мах ч юм уу. Тийм үү. Тийм. Би бүдэ болцдог болохоор мэдэхгүй байна. Мэдхгүй. За окей. За тэгсэн чинь байлаа юу. яасан гинэ. За. Тэгээд тэгсэн чинь уулзаал яг нэг ингээд 10 минут юм ярьсныхаа хойноос бүр 5 цаг заяа. 5 цаг. Амар их юм ярьсан. Бүр ингээд хоёр биенийхээ хилийг суулчих гад ингээд 5 цагийн турш ингээд юм яриа л халахаал гэсэн. Тэгээд яг тэр болцоо тэр 5 цагийн ярилцлага надад бүр амар сэтгэлд үлдчихсэн. Хүнтэй ер нь бол анх удаа тийм удаан тухтай ярилцж үзчихсэн. Ер нь тэгэхээр үнтэй ярих ч уус амар дуртай юм шүү дээ. Тийм, амар ярих дуртай. Хүний бодлыг сонсоод өөрийнхөө бодлыг хэлээд ингээд гоё ярилцаад явах чинь амар чухал гоё санагддаг шүү дээ. Зүш. Та надруу нэг амар Ямар гоё. инээд тараатах юм. Би хүн л угаасаа хардгаараа л харж байгаа шүү дээ. Яаж миний яаж чадаа? Би яаж чадаа? За. Окей. Ерөнхийдөө бол одоо манай нэвтрүүлэг маань болохоор 2 хэсэгтэй явдаг. Мэднэ. Гэтэ би чаагаад байх юм байхгүй шүү дээ. Гүй амар юм асуугаад би ерөөсөө тийм амар юм асуудгүй зөө. Асууд юм байлээ. Гүй би амар юм ерөөсөө асуудгүй. Эхний хэсэг болохоор хоёлаа ингэ зөөр ингээд ойр цар юмудаа яриад инглээд би чааг ерөнхийд нь ингээд нэг юм хам авчлаа ийм хүн юм байна гэж. Юу ч ашиглаад. За хоёрдугаар хэсэг нь болохоор халаах хэсэг гэж явагдсан зөө. Гэтэ өөрөө баг хам чарагдаад явд юм биш шүү дээ. Ер нь бол тий өөрөө сан зөрүүлээд наваа жоохон тэгчээддэг байхгүй тийм. За тийм зөө. За хоёрдугаар хэсэг тэгвэл хоёлаа эхлүүлээ. Би ихтэй чанс нэг тийм амар юмнууд асуухгүй зөө зөө. Ингээл юмнууд асууя зөө. Ингээл юмнууд асуусан. Тэгээ уусаа эхлэе. За өмнө нь бол ингээд нэг гарын 5 хонд багт хүнтэй өрчихсэн гэж байна шүү дээ. Өмнө ч гэжтэй ер нь бол нийтдээ. За тэдрээс ч одоо мэдээж зарим нь бол одоо X-үд гэж байгаа шүү дээ. Тийм. За тэгэхээр нэг X-үүдийнхаа нэгтэй холбоотой тийм нэг амар бүтлгүй тий. Тийм юм бол тохиолдсон л. Бүтлгүй юм аа. Одоо юу гэсэн үг юм аль нэг болцоон дээр ч юм уу эсвэл нэг тийм аль нэг тийм хамт байхдаа ч юм уу одоо хоёр ингээд нэг юм төлөвлөсөн явж байгаа тэр бүтлгүүтэй ч юм уу тий. За. Тийм юм байгаа юу? Байхгүй юу? Бүтлгүүтэй гэхээр яаж бүтлгүүтнэ гэсэн үг? Мэдгүй би бол одоо санахгүй л байна. Тэгвэл байхгүй л байхгүй. Одоо жишээ нь янз үедээ хүмүүс бол одоо жишээ нөгөө нэг ингээд аялд явах гэж байгаа гэсэн чинь ингээд тэр нь ингээд фейлдээд болцсон гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээд бид хоёрын болцоон дээр ингээд явжсэн төлөвлөж ирсэн юм маань ингээд ямар нэгэн шалтгааны улмаас ингээд болсон гэдэг ч юм. Янз л байдаг. Тэр бүр дээл нь штий. Тийм үү. Яг мэдгүй нэг бүтэлтэй болж исэн болгоноос илүү бүтлэхгүй болж исэн болгоно зөндөө шүү дээ. Тэгээд тэр нь баг ингийн юм шиг санагдал тэгэл. Бүтлэхгүй гэж тодтохоор болцсон. Тийм бүтлэхгүй амьдрал ийм юм байж л байдаг юм дөө. Наадхаа байсан гэдэг шиг тэгээд Улаанбаатарт болцох чинь тэгээд бүтэлтэй чинь аюу хэцүү шүү дээ. Тэгэл мэдгүй би бол тэгэл ямар нэгэн байдлаар хоёлаа уулзсан л байгаа л тэгээд тэр яаж хийж байгаа болцоог бол болгоно л гэж байна. Тийм яг уу бас нэг тийм тал байж магадгүй нөгөө уусаал хоёр талаас л ингээ уулзсан хоёулаа хамтаа хам чинь бүтэлтэй бүтлэхгүй нэг ингээ хамаагүй болчдөг л ах. Тэгээд за тэгвэл нэг залуучанд ямар таалагдаад байгаа зөө. За. Чи тэр хүний анхаарлын татахын тулд тэр хүний одоо нүдэнд нүртгэхийн тулд хийж исэн тийм онцгой үйлдэл юу вэ? Амар тэнэг юм байт юм аа. Яа тий чи яг яадаг шууд мангар шиг болчтой байгаа шүү. Үгүй дээ. За яг яа. Би тэгтээ яг нэг тиймэрхүү тал дээр бол
нөгөө үзсэн кино миноноос болоод амар балаа хэмждэг байхгүй юу? За. Одоо тэгээ бодохоор бүр яг хичж өгөх гээд идэм аа. За яг юу хийдэв бэ? Тэр чинь сонирхох л та. Яа. Яг юу хийдэг юм бэ? Гэтэ нөгөө нэг таалагдж байгаа хүнийгээ таньж байгаа мó эсвэл танихгүй мó? Мэдгүй тэр нь хэлэн шийдвэл шүү дээ. Чи өөрөө нөхцөлөдөл дээр уялдуулаа бодол та. Би яг ингээд танихгүй хүмүүнтэйг ингээд танилцах гад үзэн штэ. Тэнгүүт одоо ингээд олуулаа байж гэж бодъё заяа. Ингээд тав мавлаа ч юм уу. Тэгээд нөгөө нэг найзууд гэл ингээд уулзсан байж идэг штэ. Тэр үедээ ингээд хэрвээ нэг хүн ингээд таалагдаад ах юм бол тэр хүнийг бүр яг таг айнаад бусдтай амар нийлнэ. За. Энэ жоохон токсик байж магадгүй. Тэгээд бусдтай амар ингээд юм бүр баг ганцхан тэр хүнийг ингээд анж агаад дараа нь тэр хүн өөрөө ингээд чи яагаад намайг ингээд надаа гэж асуулаа. За. Тийм юм нэг хийжсэн юм байна. Юу яг хийжсэн мэт тий? Нэг байсан юу. Гэтэ тэр хүн тэгж надаас асуугаагүй л дээ. Тэгээ штэ чи таалагдж байгаа юм бол аль болох ингээд зөв юм хийх хэрэгтэй шүү дээ. Яг наа чи бас байж олон л доо. Ажиллавал ажиллана. Ажиллана тий. Яг хар ухаанаар бодохоор тий бас ер нь би бас бодол ер нь ажиллал энэ одоо орчсон юу вэ ингээд манай найз мэстэй бас дөнгөж сая л танилцж байгаа шүү дээ ер нь бас тий. Тэгсэн чинь яг надтай л ингээд юм ярихгүй тэгэл бас анхаарлын татчих байгаа юм шүү дээ. Тэгээд би амхандаа хэрвээ үнэхээр би таалагдаад анхаарлын татчихвэл над руу асуун гэж бодохгүй юу. Гэтэ асуугааг болохоор тэгэл би хэрвээ таньдаг байвал таньдаг байвал яг хэрвээ. Юу таньдаг хүнтэйгээ ингээд анхаарлын татах гэдэг байвал уу? Тэгвэл анхаарал тавьж эхлэх юм болов уу? Эсвэл би харин нэг шууд ингээд тэгч чаддгүй маа. Би амар эсрэг юм ээ тэгээд таньдаг хүн байсан ч гэсэндээ бүр улам хайрцгаа болж байсан. Ер нь жоох хичээд идэм шүү дээ. Тийм баха амар хичмхий байх. Ичээд тэгээд шал эсрэг юм хөгөөд нөгөө нэг хүн багтахаар ингээд банцандаа ингээд тасгал гэдэг нь шүү дээ. Би тэгээд юу ч яриад байгаа мэдгүй. Гүй зүгээр шүү дээ. Наа чи уусаа байдаг зүйл ахгүй. Уусаа байдаг зүйл ахгүй. Тэгээд ялангуяа тийм тоохгүй байх гэдэг чинь бол байдаг л юм биш үү те. Эрэгтэй хүмүүс амар тэгж ажилтай. Тэгдэг эрэгтэй хүмүүс яг амар анхаарал ажилтны жиг шиг юу гэсэн. Эрэгтэй хүмүүс яг тэгдэг байхгүй. Амар ингээд attention өгж ирсэн нь гинт ингээд авчдаг үстэй. Тий. Эсвэл яг саяны чиний хэлсэн шиг байвал байдаг байхгүй. Сайн. Болоо. Эцэг юм яриалт эцэг юм. Тэгснэ. За аваад за. Болоо. Ингээд чамаг юусэн ингэж байгаад байгаа байхгүй. Эрэгтэй хүмүүс яг тийм ингээд. Харин тэр жоохон токсик руу завна уу юу вэ? Токсик биш л дээ. Энэ зүгээр л яг нөгөө нэг энэс уялдуулаад нөгөө хоорондоо юм ярих гэдэг тэр хэллийг тавих гэдэг юм шүү дээ. Харин тэр эхлэл жоохон хэцүү санагдав юм уу? Юмд хэл тавьдаг ч үсэн юм шүү. Тийм тэрийг юу нэрхтэн хүн тавьсан дээрээ. Үгүй л дээ. За. Хамаагүй. Энэ ч үж болно. Гэтэ би нөгөө режектлүүлэхээс жоохон санаа зовдөг байхгүй. Ягаад юм режектлүүлж үзээгөө? Үгүй би режектлүүлэхээс өмнө ингээд за намаас сонирхгүй байгаа мөн үү гэж боддог. Газ тэрийг мэдрээд. Газ мэдрээд. Уусаа тэгээд сонирхгүй байхад нь араас нь гүгүүд байвал тэр хүнд нь ч тухгүй надад ч тухгүй шнэ. Тэгээ яг нөгөө нэг салгаж байгаа мэдж байгаа мөртлөө өөрөө төрүүлээ салыг хэлдэг шиг юм. За баг л нөгөө нэг хитэн алхмын цаанаас ингээ харцсан байж байгаа. Яг нэг салидаа гээд алхаа ирж өөдөөс нь хоёулаа салыг хэлдэг шиг. Гэхдээ бас тийм мангар биш юм шүү тэгэхээр чинь би. Тийм ээ. Талгаанаас нилээ ажилтдаг. Тийм ээ. За окей. Тэгэл бас итгээд үйлдэл бас хийдэг л хүн юм байна. За. Одоо яг тийм нэг сонирхдаг эрэгтэй хүн ч одоо ингэ маскуудын эрэгтэйлэг гэдэг байгаа шүү дээ. Энэс яг нэг физикал гэхээр яг нэг бие биелдрээс нь одоо жишээ нь биеийнх нь яг тий яг юу нь яг илүү таалагддаг. Одоо жишээ нь янз янз байж болно шүү дээ. Одоо жишээ нь би эрэгтэй хүний мөрөн туртай юм эсвэл нүүд гэдэг ч юм уу янз янз. Би хангар мөрөнд туртай. Яг ингээ харахаар ингээ нэг юм амар хангар хүмүүс гэдэг шүү дээ. Тийм юм. Булчин цай. За бүр тийм амар язгаарсан нөө нэг ямар гэдэг үлээ. Ярцайсан булчинтай бол биш. Гэхдээ зүгээр л ингээд биенийх нь пропорцон нэг юм жоохон өргөмөлтэй. Тэгээ нэг юм чирэг харагддаг. Тийм байхад бол амар гоё санагддаг. Танаа экс өчтүүд бөө бүлээ гараад идэв юм. Битээ тэгэлтэй. За.
Тэгээ яг энэ чинь сонирхдаг зүйл нь яг сонирхдаг type нь тийм мөртлөө бодтой тал дээр uuсан юм яаж ч өөрчлөгдөж байна шүү дээ. Болно. Яг хөө сонирхол юм да. Тэгэхээр та бүгдэнд нь боломж байгаа. Бүх залуучуудаа. Бүх залууч. За окей. Тэгвэл Монгол улсын хэмжээнд байгаа одоо нэг энэ нэг олонний танил залуучууд байна шүү дээ. Одоо ингэ гоё гоё залуучууд байна. Яг чиний яг тэдрээс яг ингэ за энэ нь бол миний celebrity crush дээ. Миний type дээ. Хараад өхөндөө гэж бодож байгаа нэг хүн хэлгээл. Нэг хүн. Хитүдэ. Баахгүй. Ер нь бол ховор. Айгуу ховор. Тэгээ яг celebrity crush гэж хэлчихээр бас хэцүү. Яг үгүй зөв яг хүмүүс арай илүү мэддэг ч юм уу. Янз янз гэж бодлоо шүү дээ. Одоохонд бол нэг амар crush marsh гэсэн юм бол байхгүй л. Яа хүмүүсийг хэлхий сайн зоод яваад би бол шууд панк гэж хэлнэ шүү дээ. Гэхдээ надтай таних юу юм бэ? Яг юу юм бэ гэнэ хий юм бэ? яг crash гэж хэлчихсэн гэхээр Тэр. надад ч тэр ер нь олон хүн талгаан талаарч ирж юм дээ. Гэдэг. Сонгож чадахгүй байх гэдэг. Би юм асууж ах чи өөдөөс юм асуудаг. Байхгүй тэгээд Монгол бас байхгүй. Бүс хурц уулсан юм уу тэгээд Монгол. Заагүй сүрч. Манай Монголын залуучууд бүс хурчээд байгаа юм шүү. Залуучууд байдаг штэ байдаг. Гэтэ зүгээр одоохондоо crash гэд харчих эсвэл ингээд өө энэ ах гэд гэсэн чинь гинт нэг хүн ороод ирлээ. За. Инх мөнх хаа. Нөгөө нэг амар нөгөө нэг тий ойдохтой гэдээсэн. Тэр Тэр ахыг хамгийн анх гарч ирж байхад нь яг нөгөө нэг яг ингээд нилийн одолж исэн юм аа тэр үед. Тийм. Би тэр үед нь амар крашлдаг байсан. Йоо бараг л нөгөө нэг лама асааж тавиал. Тийм шүү дээ. Тэр ч одоо 2014-5 онд ч баг үлгийтэй байсан юм уу тий. За зүгээр агаарэ. Тийм 17 он монд ээж л шүү дээ 18. Тийм анх гарч ирсэн нь бол тэр байх. Тийм баг. Гой залуу. Гоё амар гоё нүд хөмсгтэй. Тэгээ хамгийн гол зүйл нь нөгөө яг чиний нөгөө сонирхдаг зүйлтэй чинь нийцээд байгаа байхгүй. Ухаантай ухаалаг. За окей Монголоос бол тийм байна. Ер нь дуу хөгжим хэр сонсгоо тоглолт ч юм уу тиймэрхүү зүйл чи хэр үздэг вэ? Урлагтай ер нь хэр ойрхон байдаг вэ? Би урлагт Монголын урлагтай байсан үү? Тэ ойрхон. Нэлээд ойрхон шүү. Монголчууд ер нь дуу муу хэр сонсдог вэ? Нэлээд дуугууд амьдрахгүй л гэдэг юм чинь. Дуугаар ямсгалж амьдарч л юм да. Тэгвэл одоо Монгол улсаас гэж авч үзвэл чинь яг хамгийн дуртай уран бүтээлч. Чожо. Чожо. Би бүр яг чожохын жил болгоны тоглолтыг 2 сарын 14-нд ерөнхийдөө бол яг өөрөө тоглолтыг саяны тоглолтыг үзсэн үү? Үзсэн. Өмнөх нь бас үзсэн. Ер нь Lemons A Sound гэдэг тэр гурван артистуудыг ер нь бол амар сайн сонсдог. Тэг бандудаас тэгээд бас артист гэх юм бол илүү чожогийн дуу дуртай гэсэн үг тийм. Артист гэвэл илүү чожогийн дуу дуртай. Бас гоё. Чи чинь тэгвэл амар юу хүн юм биш үү? Тийм. Уянгийн хүн юм биш үү? Тийм яг үндэ амар уянгийн хүн. Жохон драматик нэг тийм хүн. Тэнгүүтлээ бас юм хальт ингээд жоохон сэтгэлээр унждаг. Тийм. Ийм орох үедээ юм орчдөг. Тийм шүү. Би гэхдээ ийм орвол өстой яг тултал нь яваа штэ. Хэсэг нөгөө нэг юм дуртахгүй шүү дээ. Би бүр юм юу өстэй халмиг өстэй заа юу. Тэгээд ингэдэг. Яг би яана баг тэр үсэнд орчсон юм биш үү? Хэдэн насны юм яриад байна. Жоохны юм л. За тэг яаж юм хоо? Халмиг өстэй. Бүр ийм өстейс юм уу? Ингээд тийм. Тэр гэхдээ шалтгаан нь өөр тарилтайс байхгүй. Нэг ингээд эм орсонд бол тариулаагүй зөө. Шалтгаан нь болохоор нөгөө нэг би тэр үед Яна амар сонсдог байсан. За Яна нэг хэсэг ийм өстейсэн. Тийм өстейсэн. Би тэгээд тэрнээс болоод тийм өстэй болсон байхгүй. Тэгээд тийм. Тэгсэн чинь яг үндэ эм орлынхын зам тавигдсан гэж. Тавигдсан. Тэрнээс хойш эм хүмүүс чинь тийм өстэй болдог болсон. Тэг хиний донод бол уусаа ялч гоё чожгийн донод бол. Би сонсох дуртай тэнгуүтлээс Colors Sound Lemons те. Тэр хэд бол мэдээж дуртай л хавтай. За тэгвэл чи мөгчмөн гэж одоо өөрийгөө яг хувь хүн эзээ. За. Яг өөрийгөө. За. Яг унган хүн ээ. Дотор хүн ээ. Чи 3 үгээр тодорхойлвол яг юу гэж л вэ? 3 үг чинь нэг нэгээр яж болно эсвэл нийлүүлээд нэг ч юм уу те. Аль нь ч яж болно. Намайг хүмүүс игдүүтэй гэдэг. Гэхдээ би өөрийгөө игдүүтэй гэдэг үг мэдээ. Игдүүтэй бол байна. За. За тэгвэл игдүүтэй.
Тэгээд яг камергүй үед бол би яг үнэхээр өөрийнхөө байхдаа амар өөрийнхөө байдаг. За бас харагдчих. За өөрийнхөө. За өөрийнхөө. Тэгээд тэгээ намайг амар ийм өрөвдөвч гэх юм уу? Нэг юм амар хүн өрөвдөд идэх хүмүүсийг юу гэдэг лээ? Өрөвч. Өрөвч гэдэг. Тэгвэл би өрөвч. Өөрийнхөө игдүүтэй. Гуравдах нь бол харагдахгүй байна. Тэгээд өөрийгөө ингээд үгээр илэрхийлэх гэхээр амар сони юм байна. Тэгээд чи яг өөрийнхөө бодож байгаагаар л хэлнэ шүү дээ. Тэгээд найдалчтай л нийсчээлтэй л болно шүү дээ. Тэг магадгүй хаа. Окей. За тэгвэл баахан залуучдыг өстой ийм тийм шилэл муулаа л ялаа тий. Тэглээ өстой баларлаа. Тэгвэл чи өөрийнхөө 3 red flag-ыг хэлдэг. Миний red flag уу? Байна. Шууд болгонд орчихсон. За 3-ыг хэлж. Хүнийх гэсэн Жорж ирэхгүйсэн чи өнийх гэсэн шууд л орчихсон. 3-ыг хэлж чи. 3-аас ч их байна. За дордвол. Би амар юм жүжигчин байж чадна. Одоо яг нэг ингээ амьдрал дээр зөө. Одоо ингээд үнэхээр дургүй хүн байсан ч гэсэндээ шаардлагатай бол би дуртай юм шиг царилж чадна. Тэр миний нэг red flag. Тэгээд нэг юм бүр үнэхээр яг юм амар дургүй ч гэсэндээ би ингээд дуртай юм шиг царилж чадна. Гэтэ тэр нь жоохон мэдээддэг л ахал та. Гэтэ ер нь бол тэр бол миний нэг red flag гэж би бодож байна. Гэтэ үнэхээр шаардлагатай бол тэгээд аргагүй байдлаас л. Тэгээд хоёр дахь нь болохоор ямар нэгэн асуудал гарахаар жоохон цухтах гэдэг. Одоо торхосон ярилцаач бай, амьдралын асуудлууд ч бай, ингээд асуудалтай болоод ирэхээр нь л би тэгээд жоохон цухтаад алга болох гэдэг. Одоо жишээ нь ингээд ямар нэгэн байдлаар хэрүүл уруулч юм уу те. Нэг юм асуулттай гарч ирлээ гэвэл нөгөө хүн чинь ингээд ойлгох чамтай зөвшөлцөхгүй дангуул чинь ингээд жоохон. Тийм. Чаас тийм гэсэн. Нөгөө нэг яг эмошноо ингээд сайн удирдах чадахгүйгаас болоод өөрийнхөө мэдрэмжийг бүтээлээр хэлж чадахгүй байгаа үед ингээд цухтчихдаг байхгүй. Эсвэл надаа ингээд хэд хоног өгчихөө би ингээд жоохон бодоо тэгээд ингээд байхгүй болчихсон. Тэр нь бол нөгөө хүндээ амар хэцүү юм байлээ. Хүлээгээд байгаа шүү дээ хариулт авах гад өөрөө ингээд яах ёстойгоо мэдгүй ингээд хүлээгээд байгаа. Тэнгүүт би энд нь болохоор ингээд надад жоохон цаг хэрэгтэй байна гэдэг. Тэгээд ангуут хэцүү болоод red flag болчихж байгаа юм шиг үлээ. Тийм. Тэгээд гурав дахь нь болохоор би жоохон замбраагүй амьдралээрээ. За. Жоохон эмх замбраагүй байдаг шүү дээ. Тий. Тэр миний red flag. Жоохон тэмцэгцтэй нэг тийм бол биш заа юу. Тэгээд жоохон замбраагүй. Тэгээд ээж дандаа намайг нохоо оронд амьдэрдэг юм шиг байна. Тэгээд зөндөө юм болт юм аа. Яа, за. Игдүүтэй байна уу, игдүүтэй. Окей. За чиний 3 red flag бол тийм юм байна тий. Бас эхний хоёр нь тэгтээ ер нь жоохон юу яахгүй хэцүү юм шүү. Тасахгүй болоо. Тий. Ялангуяа тэр одоо бодоод үзэнгүүт ажил дээр ингээд одоо ажлын байран дээр дургуун хүн байна. Тэгэнгүүт ажлаа явуулахын тулд тэр хүнтэй дуртай юм шиг тариалахаас өөр аргагүй байл яах юм. Тий, ажил дээр бол тийм байхгүй. Тэг би ажил дээр л гэсэн шүү. За яг эхнийх бол тийм. Гэтэ хоёр дахь бол бүр зайлшгүй засах хэрэгтэй зүйл байна. Нэрээ. Явандаа сурах байлгүй дээ. Арай ч ясмаханд шингэтэл тийм суучна гэж бол байхгүй зү. Бас тийм ээ тийм. Тийм. Тасаж болох л төлөх. Гэтэ бас зөрүүдлээ ч жоохон зөрүүд мөрүүд үгүй юу? Гайгүй юу? Бас магадгүй. Тэг гол нь тэрийг бас red flag гэж харцтай юм би. Засчих байхаа л гэж бодчих. За окей тэгвэл одоо ингэ л нөө болцооны төрлүүд байна шүү дээ. За. Чиний хамгийн дуртай төрөл чи юу? Ер нь бол ийм төрлийн болцоо би хүсдэг дээ гэж боддог. Амар юм тухтай газар. Ярилцсан суух юм уу? Ярилцах уу? Нэг хөрхөн кофе ч юм уу, цай ч юм уу тавьчихдаг. Тийм. Нэг амар ингээд бас тийм юу? Activity хийдэг дэйтүүд байдаг шүү дээ. Зурдаг ч юм уу, tennis match тоглож явдаг. Тиймэрхүү дэйтүүдэд амар сонирхолтой санагддаг. Ингээд энэ хоёулаа ингээд баланслагдаад явбал. Гэтэ яг анхны болцоо дээр бол жишээ нь тийм юм хийх бол нэг тийм юу биш үстэй. Тийм, анхны болцон дээр зөөр юм яриа суулсан шүү. Тэгэхгүй нөгөө нэг анхны болцон дээр кино үздэг хүмүүс байдаг шүү дээ. Амар тоохгүй 2 цаг ингээд киног үзэх нөгөө нэг арах уу ингээд байдаг. Тийм байж болохгүй. Тэг хүн болгон тийм болцоотой бол толгорж ийсэн баха. Толгорч л байсан баг тий. Тийм шүү. Тэр ч өстой тоохгүй. Тэр ч дуусаа нэг юм хүүхдээс хүүхэд байхад яг ингээд толгоон дотор суудсан юм байхгүй.
болцохоор ингээд кино үзэх бол болцоо гэж бодц. Тэгээд яг өөртөө өөөсөө мэдгүй. Миний хувьд л тийм байсан. Би нэг кино үзэх амар дуртай. Кино театр кино үзэх амар дуртай. Тэнгүүд л бас мэдээж таалах жоохон мохонтой ойл кино үзэх хичээж штэ. Тэгээд би кино мань үздэг л байсан. Тэгээд юу ганууд ээ. Үздэг л байсан. Анхныхаа уулзсан дээр үү? Тэгээд чинь тэгээд бага анги, дунд анги биш бага анги гэсэлэр чинь. Ахлах анги мэнг тийм юм байна штэ. За хоёлоо маш кино үзэх юм зүгэл асуудаг тийм юм зөндөл байсан штэ. Энэ одоогийн хөлтөд амар санаа. За болцооны үед бол тэгвэл тийм байна. Мэдээж анхны болцоо тэр ихтэл болцоонд бол яриагаар тавьт бол гоё тийм ээ. Окей. За. Нэг залуу чи түрүү хэлсэн шүү дээ нөгөө нэг би ингээд тоохгүй ингээд өнгөрнөө гэдэг нөгөө нэг тоохгүй байгаа юм шиг гэдгийгсэн шүү дээ. Гэтэ чи бас нэг арай өөрөөр ингээд нэг үйлдэл хийх ч юм уу одоо жишээ нь юм ярих ч юм уу. Эсвэл ярьж чадахгүй маа гэхэд чи нэг арай өөр үйлдэлэр ч юм уу харуулсан тийм зүйлс байгаа. Би нөгөө нэг юм ярихаар амар юм. Хамаатны ананаар юм ярьдаг шиг яриад байдаг хгүй. Одоо ингээд сонирхож байгаа. Гэхдээ ингээ яриа эхлүүлж чадахгүй байгаа болохоор нөгөө нэг хамаатны ананаар ингээл чи сайн аа. Тийм үү чи хаа суурчсан? Тэг юу хийдэ гэл. Тэгээд балаараад байд юм аа. Тэгээ наачин гэтээ. Би ер нь нэг тийм. Чи ер нь харин тийм үү? Айгуу тийм бороо. Нөгөө хүн л аваад явдаг юм бол би бол хэзээчтэй гэж. Өөрөө юм ингэж авч явна гэвэл бас холио мантаг гэж бодох юм дээ. Готхаас аваад явах. Баяр хизээ үнтэй сууж игээ гэж л ярьдаг шиг яриад. Чи наа юу гэж бодож байна? Арайч тэгж чадахгүй бах тий. Чадахгүй тэгж тэгж болж чадахгүй. Тэгээ өөртөө холбоотой юм болгоно л жоох хичээл. Тийм. Чи яг тийм ичимхий төрлийн хүн юм. За, сүүлийн маш хурц. Хэцүү асуулт. За. Салтаас хэр урд recovery гэдэг вэ? Юмас сноо. Жохотдог. Оогүй. Одоо ямар сони юм асууд юм бэ? Хэлсэн шүү дээ хурц асуулт гэж. Нэг тэгэж ер нь ихтэй бол хүндээ л өөр шүү дээ. Би бол жоохон дундаж гэж бодож байна. Зарим хүмүүс чинь ингээл бүр 3 4 жил ингээл мартахгүй гэл хүзэн байгаа шүү дээ. Арайч бол тэгдэггүй. Тэгтээ 1-2 сарын дотор шууд ингээл мартчихна гэж байхгүй. Хүн хүндээ өөр. Тий ялгаагүй бизнес бас тийм яг зарим тохиолдолд бас ингээд нэг өмнөхөр яг мартахгүй удаад ах юм бас байл та. Тийм хамт байсан хүн чинь л нөлөөлж байна. Яаж надад дурсамж үлдээсэн, яаж надад нөлөөлжсэн бэ те? Тийм. Окей. За. Ингээд нэг амар биш байгаа сте гайгүй бас те. Үгүй үзэхээр ингээд өмнөөс нь ингээд хүс мүс цугаад идэв гэсэн. Одоо миний асуултаа тэгж амар хүс мөс бол цоолдох. Үгүй гэхдээ хамт харагдаад байг нь харахаар бүр өрөвдөд идэв гэсэн. Одоо би ихтэй чараагүй үсттэй. Зөөр чи надад бүр амар тогтой байл. Би зүрийг чамаа шоолоо суугаад. Йоо. Бодлоод таасан. За тэгээд манай өнөөдрийн дугаараа цочноор орж иж оролцсонд бас маш их баярлалаа. Тэгээд мэдээж аюу завгүй байсан байх. Тэгээд сүүлийн үед бас бичлэг те постэр зүйлсүүд нь бол их орж байгаа энэ завгүй үед нь бас одоо оролцууллаа. Тэгээд бас манай саналыг хүлээн зөвшөөрсөн чамд бас маш их баярлалаа. Тэгээд мэдээж гарын бэлгтэй. Гарын бэлгтэй. Хүрхгүй байгаа юм уу? За жигараа манай гарын бэлэг. За манай пицца хат юм байна нэрмжт. Гарын бэлэг байгаа. За дотроо болохоор тэмдэглэлийн дэвтэртэй халуун олны сам мавтай. Тэгээ чи бэлгийг гардуулж байна. Гартуул бэлэг үгээ шагнаад байгаа байш. За тэгээ байна уу таахгүй. Оролцсонд. Оролцсонд баярлалаа. Тэгээд хэлэх үг байна үүдэлтийн үг. Миний амар бариас үз. За. Ямар ч тач уурж оролцсонд баярлалаа. Ярилцахад амар сонирхолтой байлаа. Тэгээд гоё ярилцлаа. Би нэг хөнгөн өнгөрчлөө л гэж бодчих. Одоо бүр хэцүү юм уу да асуучих гэсэн чи үгүй болохгүй штэ хаа гэд. Надаас зөндөө гоосохгүй тий. Яриа. Би ерөөсө тэгээгүй шүү. Би тэгээд одоо дууссан ч юм. Ард нь гарч шууд өөр болж штэ. За тэгээд гоёлаа. За окей. Тэгээд энэ дугаар энэ төрөд өндөрлөж जैन. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Тэгээд мэдээж пицца хатынхаа бүгдээ чаналыг subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгүүд дээр ямар оролцох бас бүгдээ бичцгээгээрэй. Энэ түрээ дуслаа. Бай үзэгчтэй. Бай таа.